Би чинь 70 онд төрсөн. Яг төвийн юм байдал. Тэгээд амаараас хагаад л өрдөө. Хүнээч авдаггүй, оруулагдчихгүй, гаргадчихгүй. Тэр энэ байдал ингээл олон жил явсан байна. Ерөөсөө өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхгүй би дарга нарыг бол гайхаад өчрөө болдог. Уг нь өөртөө бол их л гоё болгож जैन л гэж бодоод ах шиг байна. Тэгтээ мэдэхгүй. Би өөрөө 70 он төрсөн. Бид нар ч ингээд автобусны хамаар сагаж гоож эдгээр миний төвөө. Тэр одоо ирж байгаа автобус нь хөрөлцөхгүй байна гэж үзэж байна уу? Эсвэл одоо юу ч болохгүй. Бүх юм болохгүй. Миний хэлэх үг л энэ хотын захиргаан шалга ерөөсө бүх юм нь болохгүй. Ямар ч тийм ерөөсөө энэ ард түмнээ бодож байгаа юм юу ч алах. Зүгээр өөртөө идэж уух төлөө явсан юм шиг байна. Энэ ард түмний төлөө хийж байгаа юм юу ч алах. Өдрөөс өдөрт дордуулаад бүр дордоод бүр ахиалт дууслаа. Монголын ард түмэн цохорт дууслаа шүү дээ. Энэ дарга нар нь баяжаад ингээд идээд уугаад байдаг л их сонирм байна. Одоо тэгээ ингээд ажиллаа тараад энэ дээр ингээд 2 цаг автобус үлээгээ зогсон гэж үзсэн. Надад бол гайхалтай. Би өөртөө баярлалаа байгаа юм шиг. Гомдоод байгаа юм шиг байна. Дэндүү гомд. Өөр Монгол улсад энэ дарга нарт бол би гомдохын дээр гомд. Би одоо яаж энд нэг өөрчлөлт хийстэй юм бэ? Таны хувьд юу вэ? Энэ даргаас төв хүлээж нэмэр алга. Үг хэллээ гэж хэлсэн. Ног үг хэллээ гэж тоохгүй шүү дээ. Магадгүй би жоохон ширхэг үг хэлчихвэл ног шоронд тавьчих.